Энэ хууль батлагдахаар 1 тэрбум 154 сая 400 мянган төгрөгийн санхүүжил шаардлагатай байна л да. 37 хүнээс цалинжуулах гэдэг. Би жилд 560 сая төгрөг гээд тэгээ жил болгон бараг багасаад явах хуулийн төсөө санаачлахаар дэмжигдэхгүй байсан л да. Их хурлын даргатайгаа хамт санаачлаад. Яагаад гэвэл мөнгө төгрөг төвөгтэй гэд. Тэгсэн одоо энд 37 хүнийг цалинжуулъя гэж ийм юм ороод ирлээ л дээ. Тэгээ бид мөнгөтэй хүмүүс юм уу хаашаа. Нэг ийм л утгагүй болчиход байна л да. Дээрээс нь одоо энэ манай сая төсөв батлахдаа энэ гадаад томилтын зардал нойллол гэдэг манай энэ засгийн газар чи яасан ч их гадаад явдгийн. Одоо яг өнөөдөр энэ дотор ингээ аваад үзэхээр үүр гүйцэтгэж байгаа хүнч байхгүй, сайч байхгүй, дид сайдаа хөөгөө явуулсан. Төрийн нарийн байхгүй гэд. Тэгээ сая хэлж ял та танаа намынхан нас болсон гэд. Гүн чи нам төрийн аль нь дээр нь байгаа юм бэ? Төрийн хуулиар биелүүлэх ёстой шүү дээ. Хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхнэр нь байх ёстой гэд шүүхийн шийдвэрээр биелүүлээгээд баяр цог сайдад энх бол дарга та ч гэсэн бас бичиг эднэр явуулж исэн санагдал байна. Тэгэл тэрийгэ биелүүлэхгүй ямар ч мэрэгжлийн биш хүнийг оруулж ирэл тэгэл энэ хууль нь чанаргүй тэгээ их хурлын гишүүдийн лоббигоор орж ирж байгаа байхгүй. Энэ хуулийг баталснаар нэлээд олон эмнэлгүүдийг хувьчлах гэж байгаа юм билээ. Нэлээд олон эмнэлгүүд. Үнэн шүү. Одоо энэ хамгаалан гишүүн жишээлбэл интермедиа эмнэлэгтэй баг тийм танаа МСС. Тэгэхээр нөгөө хуулиараа ярих юм бол уул нь эмнэлгийн хууль санаачлахад өмнө хөөрхөн оюун урд гишүүнийг сургуулийн хууль санаачлалаа гэж хөөгөл гаргаж ирсэн эмэгтэй хүнийг болохоор одоо болохоор эмнэлгийн хууль санаачлж байгаагахад уул нь бас ашиг сонирхлын зөрчил гэж ярмаар л байгаа юм л та. Бид нар тийм үстэй. Тэгэхээр өнөөдөр бол би мэрэгсэн хүмүүс нь ирээд мэрэгжлийн үүднээс тайлбарлахгүй энд нэх эмнэлгийн юм мэддэг хүмүүс суугаад байдаг. Өнөөдөр бол хүн болгон эмнэлгийн юмыг тэр болгон мэдэхгүй л дээ. Одоо энэ төрийн нарийн хийх гээд байгаа энэ нөхөр ч гэсэн хуульчлалээ илгээд ах юм. Өнөөдөр сайдын тушаалаар төрийн нарийн тавьдгийг л болиулчмаар байгаа юм л та. Төрийн албаны зөвлөлийнхөө тэр сонгон шалгаруулалтаар л тавьдаг л хуультай тэр үгээр л явууч байгаа. Тэр манай намын хүсэлт байна уу, танаа намын хүсэлт байна уу хамаагүй. Би хуулийг ярьсан шүү дээ. Тэгээд тэрний төлөө би юу гэж хэлж одоо өнөөдөр ингээд загнуулаад суугаад байдаг. Боддороо бол ийм байгаад байдаг. Тэгэхээр би өнөөдөр юу гэж үзэж байгаа вөхөр эмнэлгийн тусламж үйлчилгээнийг энэ их чухал хуулийг мэрэгсэн хүмүүс нь ирээд мэрэгжлийн үүднээс тайлбарлаад мэрэгжлийн арга зүй өгөөд ингээ явахгүй өнөөдөр энэ маш чухал шүү гэж батлангуут одоо 1.5 тэрбум 154-ийг гэл 37 хүнийг цалинжуулъя гэж явж байгаа. Тэр нь ямар ч учиртай, ямар ч ашигтай 78-аас 92 насны ахмадаасаа бид нэр 78-аас 92 насны ахмадуудад 560 саяыг өгчий аав ээж нь буудаад алдсан байлээ. Төр одоо юу гэдгийг уучрал хүсээд нэг 400 ахмадаас сольчих гэхтэл тэр хуулийг бол бойкотлсон шүү дээ. Хаасан тийм биз? Тэгэхээр өнөөдөр би хуулиа уншичээ ярьж байна л да. Та намайг уншиж ирсэн үү, уншаагүй юу харсан уу? Би танаа гэрт очиж уншиж байгаагаа батлуулах юм уу? Тийм учраас ийм утгагүй асуулт бидгээ утгагүй юм яриач. Ийм учраас энэ хуулиа буцаад татаа. Ийм утгагүй гэж болохгүй. Одоо тэгээд хүн болгоны өмнөөс коноп дарж битгий хууль зөрчөөрөө тэгэл байгаагаараа саналаа өгөө явах хэрэгтэй.